Засгийн газрын нийт төр 2025 онд 35.2 их найд төгрөг төрж өмнөх оноос 2 их найд төгрөгөөр өссөн байна. За үүнд бондын төлбөрч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. За ийм цаг үед тухайн бондыг гаргасны үр ашгийг нарийн тооцоолж нийгмийн эдийн засгт үзүүлэх нөлөөллийг харгалзах хэрэгтэй байгаа. За мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч Уянга Тоймлон хүргэнэ. Баярлалаа орой мэндийг хүргэе. За тэгэхээр Монгол улсын нийт гадаад өрийн мэдээллийг 2024 болон 2025 он гээд сүүлийн 2 жилийн хугацаанд дах мэдээллийг та бүхэнд графикаас харуулж байна. За тэгэхээр гадаад өрийн хэмжээ бол өнгөрсөн онтой харьцуулахад 2 их найт төгрөгөөр л өссөн дүнг энэ графикаас харна. За ингээд нийт одоо гадаад өрийн хэмжээ ер нь одоо засгийн газрын болоод за төв банк, хадгаламжийн байгууллага, бусад салбарууд за компанид хоорондын зээллэг гэх мэтчлэн үндсэн ийм 5 хэсэгт бол хуваагдаж байгаа. За үүн дундаас хамгийн өндөр нь бол засгийн газрын үр байгаамаа. 2025 онд 35.4 их найт төгрөг болсон байна. За ингээд өнгөрсөн оноосоо бол 2.1 их найт төгрөгөөр өссөн байна. За тэгвэл засгийн газрын өрийн хэмжээг дотор нь бас дахиад задлалцсныг та бүхэнд харуулж байна. За үүн дунд бол дотоод үр буюу 3.9%-ийг нь бол үнэт цаас эзэлж байгаа. За энэ нь бол 1.3 их найт төгрөг. Харин гадаад үр нь бол 95%-ийг нь эзэлж байна. За энэ дүн нь бол 33.8 их найт төгрөгтэй дүүж байна. За үүн дунд нь үнэт цаас хэлбэрээр бол 10.7 их найт, зээл хэлбэрээр 23 их найдын үр байна. 2021 онд гэхэд засгийн газрын өрийн хэмжээ 27.8 их найт байсан бол 2025 онд буюу 5 жилийн дараа гэхэд энэ дүн ойролцоогоор 7-оос 8 их найт төгрөгөөр өссөн харж байна. Засгийн газрын өрийн хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь бол одоо дотооддоо нийслэл болон орон нутгийн хэмжээнд бол бонд гаргаад эргээд үүнийгээ бол одоо хэдийгээр нийслэл орон нутгийн хэмжээнд бол гаргаж байгаа гэж тайлбарлаж байгаа ч гэсэн энэ нь засгийн газрын үр болж хоримтлагдаж байна гэсэн үг. Орон нутаг нийслэл маань тухайн дотоод үн цаас нь гадаад үн цаасыг зарлаад тэрнгээр хөрөнгөний хөвсөр гаргаж байгаа бол түүгээр хэрэгжүүлэх дэд бүтцэн шин чанартай хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг өөрчлөөд үр ашиг нь тодорхойлогдсон нэг тооц хийцэн байх хэвээр. За энэ байдал нь тодорхойлогдсны дараа тэр их үсрийг дэд бүтцэн шин чанартай хөрөнгө оруулалтад ашиглах нь зөв зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид нар яг улсын төсвүүрээр тавьдаг шаардлага шиг орон нутгийн төсвийг төлөвлөх, батлах үйл явцыг хяналтах үйл явцыг яг төвлөрсөн төсвөөр адилхан болохгүй бол орон нутгийн төсөв мань хяналтаас гадуур байна. Урт хугацаанд цаашдаа дахиад энэ чигээр явах юм бол яг Монгол улсын төслөөр өнгөрсөн жилүүдэд гаргаж ирсэн бүх айлтыг давтах гэж байна. Дахиад үр өсөх гэж байна. Тэгэхээр энийг сэргийлэхийн тулд Монгол улсын төсвийн тухай хууль дээр орон нутгийн төсвийн зохицуултыг дахиад илүү сайн чамбар болгох шаардлагатай. Засгийн газрын өрийг дотор нь ангилаад за товч мэдээллийг нь харах юм бол эргэж төлөгдөх хугацаа нь бол дунджаар 7.2 жилийн хугацаатай өрөөд байна гэсэн үг. Улсын секторын үр нийтдээ 46.6 их найт төгрөгт хүрсэн гэсэн мэдээллийг Сангийн амны тайлангаас харж байна. 2025 онд засгийн газрын өрийн үндсэн төлбөрт гэхэд 3.2 их найт төгрөг өгсөн бол харин хүүгийн төлбөрт 1.2 их найт төгрөгийг зарцуулсан байна. За ингээд үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оноос 877.3 тэрбум төгрөгөөр харин хүүгийн төлбөр 124.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. За шинэ засгийн газар гарч ирэх тоолонд бол төрийн өмчт компаниудыг цөөлхөн зүйтэй гэдэг дээр бол эдийн засгчид болоо шинжээчд бол байр суурь илэрхийлж шүүмжлэлтэд ханддаг. За мөн өмнөх засгийн газруудын одоо тэргүүнүүдийн хувьд ч гэсэндээ төрийн өмчт компаниудыг цөөлөх тал дээр бол тодорхой хэмжээний бодлого хэрэгжүүлж байна. За мөн тодорхой хэмжээний хянилт ч хийсэн гэж мэдээлж байсан. За тэгвэл яг өнөөдрийн байдлаар хэд төрийн өмчт болоо төрийн өмчт хамгаалсан санхүүгийн бас байгууллагуудын хувьд гэхэд 2023 онтой харьцуулахад 2 дахин өрн өсчихсөн байна. За үүн дундаа бол гадаад өрн 7.6 их найт төгрөг, харин дотоод өрн 3.6 их найт төгрөг байгааг энэ мэдээллээс харж байна. Ер нь бол энэ одоогийн систем чи ер нь бол энэ аж ахуйн нэгжүүч аягүй хурдтай бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулалтаа нэмээ ашгаа нэмээ тэндээс нь болохоор төсвөө бүрдүүлж татвар авах замаар ингэж тэгээд тэр татварын мөнгөөрөө нийгмийн хэрэгцээнүүд хангах замаар өнөөгийн нийгэм ажилтдаг шүү дээ. Тэгэнгүүт Монголд болохоор яг тэр нэг татвар авдаг, тэр нийгмийн бараа бүтээдэг энэ төр гэдэг энэ институт өөр аягүй сул чадамжгүй залхамж халаагүй болчоор иргэд аж ахуйн нэгжээр өөрөө ингээд унгаагаад байгаа байхгүй. Тэгээ иргэд нөгөө татварын орлого нь багасаал. Тэгэл одоо өөрөөр санхүүжүүлэл тэрийг гэл иймэрхүү асуудал руу яваарчиж байгаа. Хөгжлийн суурь битэл амьдралын хэвийн үргэлжлүүд явах маргааш гэрэлтэй бохоо бензинтэй авах гэдэг асуудлыг шийдэж чаддаг шүү дээ. Тэгэхээр амин чухал асуудал чинь энэ байхгүй. Тэгэхээр заавал энэ бүх ажлыг төр хийх албагүй.
Энийг манай улс төр чинь маш сайн бодох хэрэгтэй. Тэр өөрөө хийж чадахгүй юм бол тэр жишээл шатхууны хангамжны асуудал бол бүрэн хувираа өгөөд тэр оролцохгүй байж болно. Хэдийгээр ингээд төрийн өмчт компаниудын үр 2023 онтой харьцуулахад 2 дахин өссөн хэдий ч гэсэн нөгөө талдаа энэ их үрийг яаж хэрхэн төлөх вэ гэдэг нь бол төрийн өмчт компаниуд за мөн төрийн өмчт компаниудын гүйцэтгэх захирлууд төлөөлөл удирдах зөвлөлүүдийн хувьд бол тодорхой дөрвтэй шийдвэр гарцыг бол хэлж чадахгүй байгаа. За цаашид ч гэсэн энэ байдлаараа төрийн өмчт компаниудыг ямар нэгэн тодорхой дөрвтэй өөрчлөлт хийхгүй яваад байх юм бол энэ үрийн хэмжээ ингээд 2 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн шигэ цаашид ч гэсэн өсөх эрсдэл байна гэсэн үг ээ.